Өөр өгнөө. За офшортой холбоотой асуудал байгаа. Нөгөө нь дахиад 60 тэрбумын асуудал байгаа. 60 тэрбумын асуудал дээр их жаргал даргын өгсөн захианы хариуг буцаагаад явуулсан байгаа. Тэн дээр бол юу гэж нэгээр өөрөө бол тэр ажилтайгаа танилцааг нь харагдсан шүү. Тэр 5 газрын дарга өгсөн захиаг үйлсэн. Тэгээд нөхцөл байдал гэж байгаа маа. Тэгээд одоо юу гэж байна гэхээр иргэдийн төлөөлөл өөрсдөө энэ хоёр сэдв дээр маш их итгэвчж байна. Нийгэмд байгаа бухимдал бол ерөөсөө шудраг бусдаа энэ шинэ ерөнхийлөгч яаж тэмцэх юм бэ? Энэ бидний хамтын ажиллагаа ил болгомоор байна. Ингээд 49 хоногийн хугацаа өгсөн байгаа. Энэ хооронд бол бид нар яаж ажиллах вэ? За нөхцөл байдлыг тодруулах буюу одоо хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн тулд тэр гадаадын энэ янз бүрийн байгууллагатай нэг тийм гишүүнчил хэлцэх юм уу харилцан тусалцах юм хийгдэх ёстой юм байна. Одоо би иргэдийн мэдээлэл яриад байна л да. Одоо шинэ ард түмний онц зөвлөлгээд энэ байгууллага бол надад ийм их цаасар болсон. Бодлоо яаж ажиллах вэ, яах вэ гэх. Тэгээд ингээд энэ бичгийг ингээд хахад манай байгууллага таана явна вэ. Одоо өнөхөр нийгэм шудраг ёсыг өгүүлээд байгаа. Тийм ч учраас намайг сонгосон баг. Тэгээд манай энэ хүчний байгууллагууд энэ тал дээр алхам хиймээр байна. Тэр Панамын хуудас гэдэг дээр бол 40 хэдүүний нэрс гарсан ба энэ тал дээр хөдөлгөөн хийгдсэн үгүй. Хийгдэггүй шууд ажлын хэсэг байгуулад гаргаад энэ ажил дээр идэвхтэй ажилламаар байна. Сая дээр Пакистаны ерөнхий сайд яг манайхтай адилхан ингээд тэр Панамын хуудсан дээр нэр нь гараад тэр нь шалгагдаад хүүхдүүд нь Лондонд үндсэн хөрөнгө оруулалтаж авсан нэрээр сая огцорж байна. Тэр ерөөсөө ийм юмыг нэхэд. Одоо энэ хэвлэл мэдээлэл гэдэг юм чинь энэ сошиал гэдэг юмар ерөөсөө ингээд дэлхийн хавтгаа болцсон. Хаана юу болж байгаа гэдэг хэл болцсон. Хэл ус хүч хаал. Тэгээ сайтагийн дараа гадуур явж байгаа маань хууль зүйн яам яах ёстой гэдэг ажлын хэсэг гаргаад энэ дээр ажиллах энэ саналыг гаргаж байна. Ойлголоо. За ярьж байгаа асуудалтай бол одоо санал нэг байна. Яагаар болохгүй одоо хуулийн байгууллагын өмнө хамгийн их тулгуурсан асуудал бол одоо энэ офшортой холбоотой асуудал гэж бид нар ойлгож байгаа. За энүүгээр бол урд нь бол тодорхой шалгалтуудыг бол хийж ирсэн. За одоогоор бол шүүхийн хэмжээнд одоо шилжүүлэх хэмжээнд одоо одоохондоо шалгалт дуусаагүй байна. Энэ яригдсан нэр заагдсан 47 43 хүнтэй холбогдолтой асуудлыг бол бид нар бас өөрсдөө шумаар бол авч үзэж байгаа. Манай хуулийн байгууллагууд бол бас тодорхой ажлууд хийж байгаа гэдгийг бас танд бол хэлхийг хүсэж байна. За тэр ажлыг идэвхжүүлмээр нь ажлын хэсэг хамтарч байгуулмаар байна. Миний зүгээс юу хиймээр нь тэр дэмжлэгүүдийг гаргамаар байна. Өнөөдөр иргэд хоорондоо эвлэлтэн нэгдээд энэ асуудал дээр идэвхтэй яваад байхад гэдэг энэ гомдлыг бол та бүхэн харна. Нөгөө нэг талдаа надад бас нэг алтны тухай мэдээллүүд ирсэн. Өчигдөр би Монгол банкны ерөнхийлөгчтэй уулзлаа. Алтны асуудал дээр бас асуудал байна. Надад бас нэг юм Центр Голд Монгол гэж компани 2002-оос 2013 он нийтдээ Сэлэнг аймгийн нутгаас 85 тонн алтыг олборлсон байна. Тэгээ улсад 35 сая төгрөгийн татвар төлсөн гэж. Энэ тал дээр онцгойлон ажиллах хэрэгтэй байна. Монгол банкны ерөнхийлөгч надад юу гэж хэлсэн гэхээр алтны компаниудын тоог гаргаж чадахгүй. Яагаад гэвэл алтны компаниуд Монгол банкны алтаа тушаахтаа иргэнээр тушаагаад байдаг. Тэгэхээр эндээс бол тушааж байгаа алтны тоо хэрэгтэй байна. Бид нар яаж яах вэ? Валютын нөөцийг алттай адилханаар хардаг учраас ийм ажлууд дээр бид идэвхжүүлэн ажиллах хэрэгтэй байна. Ганцаар ихтэй прокурор дээр хэрэг хаагдсан бидэнд хамаагүй гэж ярьсан тийм үү гэсэн. Тэгээд хэрэгээр хоёул ингэж чинь дуудаж, цагдаа уруулан гэж чинь дуудаж, ивэн дүүгээр цааш шийдвэрлэхгүй бол тав хүн бүдээр нэг болж байгаа. Одоо ажилчин саад болж байгаа юм юу болохгүй болоод тэгээд зогсоод байна.
яг Пакистаны ерөнхий сайдын гаргадаг Панамын хуудсуудад чинь нэг л өдөр гарсан шүү. Манай төчий дээр сайн ерөнхий Пакистаны ерөнхий сайдын хүүхдүүд нэг өдөр дэлхийд яаж цацсан. Пакистаны шүүх цагдаа прокурорын байгууллагууд нь жилийн дотор жил гаруй дотор ажиллаа ингээд дуусгачих. Одоо ерөнхий сайд нөхцроод хариуцлага өгч шүү. Тэгээ манай байгууллагууд энэ шиг ажиллахад юу болохгүй. Дутж байгаа юм. Ерөнхийдөө туслах гал биш наа. Тэгээд түрүүчийн удаад хийсэн тэгээд энэ дуулалтын дараа ерөнхийдөө өнөөдөр багтааш хариу өгсөн. Тэгээд прокурорын нөгөө танаа авсан асуудлынхаа дараа хариу өгсөн. Тэр хариу нэмслэж бигээ тань хариу өгсөн. Та хариу бичээд таны хариу авсны дараа ч тань хариу өгөх юм бол бичиж ерөнхий прокурор өөрөө тэр өмнөх татварзаад хаацсан нэмэлт материал цуглуулад хаацсан байсан материалуудыг татаж хянаад 7 сарын 25-ны өдөр эрүү хийдэг үүсгээд ингээд ерөнхий прокурорын туслах бүтэн чанар ажиллагааны хэлтсийн дараа сагсаар прокурор өөрөө тогтоолаад deputy дэмжих газраар ахлуулаад тануудын ерөнхий газрын дэвийн ерөнхий газрын хамтарсан ажлыг хийх байгуулсан. Ингээд хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн учраас энэ хэрэгт одоо дахиад байцаалах боломжтой болоод ажиллагаанууд явж байгаа. Би ерөнхий прокурорын зөвшөөрлгүйгээр ямар нэгэн мэдээллийн хэсэг юм хэргийн тухай ярих ёсгүй учраас би хуулийн дагуу энэ сэтлүү одоо тайлбар нэгдүгээр асуудал дээр өгч чадахгүй байна. Хоёрдугаар асуудлын тухайд бол Улсын их хурлын гишүүн өнөөгийн оюун шимтгийн асуудлаар 5 дугаар сард би улсын их хурлд дээр офшорт холбогдолтой асуудлыг яг шалгаж болохгүй байгаа юм бай, чадахгүй байгаа юм бай, ямар шиг байдал байгаа юм бай гэдэг талаар бол дэлгэрэнгүй улсын их хурлд одоо хэлсэн. Одоо танд дахиад товчхон тайлбарлахад юу вэ гэхээр энэ өдрийн том бодлого хэрэгтэй. Офшор бүс гэдэг маань чиний мэдээллийг бид дээдсээр нууцсан тийм учраас мөнгөө чи манайд хийсэн мэдээлэл байдаг. Пакистан гэх мэтчлэнгээр ингээд дэлхийд нөлөө өгөх. Одоо энэ том орнууд өөрсдөө бүгдээр эдгээр бол том төрлийн бодлого явуулдаг. Олон улсын ажиллагаанд эдгээр өөрсдөө хөрөнгөө гаргаж оролцдог. Бид бол олон улсын харилцаанд хөрөнгө өргөж оролцдог. Өөрөөр хэлбэл альбитер хэмжээ гадар гэхэд одоо гадаад комитетийн нэг төрөл байхгүй чинь. Тэгтэл олон улсаас мөнгө даавал хүнээ явуулдаг. Ийм орнуудад нөгөөдөл тоохгүй нэг тоохгүй мэдээлэл өгдөг. Тэгэхээр өнөөдөр ерөнхийдөө сонтож ажиллая гэж бодоод сая ерөнхий прокурор хэллээ. Бид одоо энэ дээр бэлэн байна гэж одоо энэ шийдвэрт бол бид яг энэ талаар бодлого гаргаад энэ талаар олон улс Монголыг тоогоод мэдээлэл өгдөг болгочвол бид энэ мэдээллийг авах офшорыг үнэхээр гаргаад энэ 17 тэрбум доллар гэдэг байгаа байхгүй юм. Тэгээ энэ хинний мөнгөтэй юм үгүй юм сонирхоод хийчих юм тайлбар авчаа их хурлын гишүүд өшөлтөд бүх улсуудаас тайлбар авсан шүү дээ. Юу хийж байгааг сонирхоод ингээд бас том харагдахад хөрөнгө оруулалт татах гад гэж юм. Аач гэж тайлбар өгч байгаа. За мөнгө оруулаад гаргах юм. Аач гэсэн тайлбар байж байгаа. Тэгэхээр энэ бүгдийг бид бодит мэдээллийг авсны дараа ч дуурахгүй юм бол хуулийн байгууллага ямар нэгэн одоо сошиалын хэмжээний хүмүүс шаардж гэдэг байдлаар дуурч болохгүй. Энэ чиглэлээр юу ялгаагаа сайн гаргах хэрэгтэй. Ерөнхийдөө 40 сарын уриалгын дотор одоо оюутлын офшор компаниар орсон бол тэр нэрийг бол огт яриаггүй. Зөвхөн төрийн өндөр албан тушаалтан, төрийн албан хаагчид, улс төрчид тэдний хамаарлахгүй итгэж ингэж ялгсан байна. Тэгэхээр хууль ёсны офшорын бизнесүүд энд хамаагүй. Угаасаа татварын өнгөт идэхтэй тэр манай улсын гэрэмэрийг зөвшөөрсөн. Энэ бол хамаагүй. Тэгэхээр зөвхөн төр хамаатай улсуудаар бид уриалж байгаа. Та нарын өмнөөс татгалзаж байна. Пакистаны тухай яагаад яриад юм гэхээр сүүлийн үеийн хэвлэлүүд ирэх гараад би тэгээд бас юугаар шалгалаа. Нэг Пакистаны засгийн газар мөнгө төгрөг гаргаад Лондон монд явуулаад ирсэн байхгүй нэ. Ихэнх процесс нь баг 99% улсынхаа дотоодод явагдаж байна. Тэр хийсэн юмыг харахад ингэж юм. За танаа хүүхдүүд ингээ офшор настай байж Лондонд хэдийдээ хаус авсан байна. Энийхээ тайлбарыг өг гэсэн юм. Тэгэхээр нөгөө ерөнхийдөө Навад Шарифийн хүүхдүүд тайлбар өгсөн байна. Тэрийн шүүх шинжилж үзээд энэ бол одоо бодит бус байна.
Тийм учраас өөрөө ч одоо асуулнаа ингэж хэлсэн мэт. Тэрнээс одоо хэдэн данстай байна, хэдэн доллар байна, тэрийг өгмөггүй хөндрүүлээгүй. Ийм хэлбэрхэн процесс явагдаж. За хуулийн байгууллага ерөнхий прокурор ингээд харилцан туслах гэдэг тухай яриад байна. Яг энэ манай офшорчдын хөрөнгө байгаа, үд хөдлөх хөрөнгө байгаа Англи бол Америк улсууд манай улс гэрээгүй юм байна. Одоо ерөнхийдөө чиглэл өгөөд хууль ямар энэ улсуудтай харилцан их зөрчилсөн гэрээг байгуулаа. Дараа нь одоо юу гэдэг ялт шийдвэрлэхээр хөрөнгө одоо наашин шашин авчих гэрээ. Тэгээд ингээ олон юмны ихлийг хийхгүй бол болохгүйгээр суугаад ах юм бол ажиж ерөөсөө явахгүй ш. Өөрөө бол бид бүгдээ хуулиар ойлгож байгаа. Энэ бид нар ямар нэгэн хэргийн тухай ярихгүй. Хэвлэл мэдээлэлээр гарцсан ийм асуудал байдаг. Одоо энэ баяр гэдэг элчин сайдууд бол хэд хэдэн 7-8 байшны ил болчихсон ш. Ялгаагүй хүүхдүүд нь офшор данстай. Офшор данснаас байшин авсан. Өөрөө бүрт мэдүүлээд байна. Тэгээ ийм юм дээр яагаад шалгалт явуулдаг вэ гэдэг ийм дингийн асуулт иргэд ерөнхийлөгчөөс асуугаад байна. Хариулах ёстой байгууллага нь та нар. Дуудаж асуух. Тэгээ багцтай болсон шиг үйл явдал болох юм байна гэж иргэд бодоод байна шүү дээ. Тэгэхээр одоо та нарт туслахын тулд яах вэ? Засгийн газарлууд дээр харилцан туслах энэ тухай бичиг явуулах уу? Хөрөнгүүд чинь хөгжил багтаа улсад биш өндөр хөгжилтэй тэр улсууд байгаа биш үү? Тэр хэдтэй манайх гэрээг нь үнэн. Манай гэрээ ч одоо монголчуудын ихээр зочд улсуудаа бол 10-15 гэрээтэй байгаа ш. Их хурлаа зөндөө ороод батлуулдаг стандартын гэрээ ш. Гэтэл Америк Англитай хөрөнгө байгаад байгаа газартай байггүй юм байл. Тэгээ иймэрхүү зүйлүүдээ ерөнхийлөгчд яриач гэж та хүмүүрээд ш. Хамтраад явъя. Албан ёсны байгууллагаас бичиг сайжрах юм бол Америкийн FBI хамтран ажиллах бэлэн байна. Элчин мэддэг хэлсэн ш. Танахаас нэг бичиг сайжрах нэрийг чи англи хэлээр гэрээтэй гэрүүг туслая гэдэг ш. Мэдээж гэрээтэй олчвол бүр албан ёсны олчих. Тэр иймэрхүү ажил хэрэг юм яриа. Тэр ямар нэгэн хэргийг батрах гадар энд уусаа ярьж болохгүй. Гэхдээ бас мэдээллийн чанартай би нэг яагаад энэ алтны компаниг яриад байна вэ гэхээр Монгол улсын валютын ботой том мөнгө дандаа газрын баялагтай холбоотой байна. Гарч байгаа бүтээгдэхүүний орж байгаа орлого үнийн дундаасаа алга болоод байна. 85 тонн алтыг авчиад 35 сая төгрөг төлдөг ийм байж болохгүй. Энэ бол хард түмний баялгаа. Энэ мөнгөний зөрөө хаана яваа вэ гэдэг л ийм л юмыг л яриад байна л та. Тэгээд сая тамийн дараа тодорхой хэллээ. Яаж хамтарч ажиллах вэ? Нийгэмд шудраг ёсыг тогтоох тал дээр энэ сонголт саяхан болсон. Ийм учраас бид нэр хамтын ажиллагааны тал дээр энэ зүйлүүдийг тэгээд би хариулъя сууч тийм үү? За